Ээжээ, өнөөдөр энэ үлгэрийн тухай ээж аавтайгаа ярилцаарай гэсэн юм. Хоёулаа энийг хамт унших уу? Тэгээ миний хөө, алуу хоёулаа хамтдаа уншия. Алс хол ойн шугуйд нэгэн хаан тусад араатны хаан Арслан олон түмэн амьтдыг эзэгнэн амьдран суудаг байжээ. Нэгэн өдөр хаан ойн тал хэсгийг хариуцуулах гэж чом, үнэг, баавгай гурвыг дуудуулав. Ямар ядаргаатай юм бэ? Араатны хаан би итгэл түшмэл таад Эрдэнэсээр баялаг ойн 100 хойд хэсгийг даатгаж байна. Баярлалаа хамт өмнө таны төлөө бүхнээ зориулнаа. Энэхүү чом, үнэг, баавгай гурав хааны зэрлэгийг биелүүлэхэд Эрдэнэсээр баялаг оройн мардлоо. Уурхайн Эрдэнэсээс авахд минь туслал үүнээс хавь илүү алтанцаас өгч бай. Хаан үнэнч түшмлээ хэмээн цолдож томилсон ч үнэг, чон хоёр авилгал гих аюултай гэмт хэрэг үйлдсэн байжээ. Баавгай үүнийг мэдсэн даруйда хааны ордны шүүх хуралдаанд очиж энэхүү хэргийг шүүлэхээр шийдэв. Ямар яриг шийдвэрлэх гэж ирэв? Хаантны зөвлөлийг биелүүлэхээр бид нэр Эрдэнэсээ урахад ажилласан. Өдөр бүр бохирс илүү ажилласан идэж надад хумсын төдийл залуу өгдөг байсан. Үнэг чон хоёрын арилуулаас болсон байна. Энэ баавгай худлаа яриад байна. Ийм жижиг биетэй би яаж тийм том нүгэл хийзүрэх вэ дээ шүүгчээ. Үгүй ээ, энэ минийх биш ээ. Энэ яг чон миний халаасан тийчихжээ. Хөөе. Битгий худлаа яа. Тэгж ярил бүх цөөлөн үүсэр бол үнэг чи өөрөө үдтэй. Хиний зөв хиний буруу гэдгийг тодорхой боллоо. Авилгалын эсрэг хуулийн 7-гийн 1-7-д албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах давуу эрх эдлэг нь 20 гэж заасан байдаг. Чон үнэг хоёр энэхүү хуулийн заалтыг зөрчсөн учраас эд хөрөнгийг хураан авч 20 ял оноож байна. Наад хоёроо далдуурал. Харин үнэн шударгыг ихэмсэн баавгай чамд Ахмад цолыг олгоё. Ихийг шунсан үнэг, чон хоёр эцэст нь шийтгүүлж шудраг баавгай баатарлаг гавьяа байгуулсан учраас Арслан хаанд шагнуулан амар сайхандаа жаргажээ. Хөө хээжээ, авилгал гэдэг үнээр амар юм аа. Би маш их зүйлийг мэдэж авлаа. Том болоод хизээж авилгал өгч авахгүй. Танд хамлаж байна. Үнэг чон хоёр шиг шийтгүүлүүл яана. Тэмээ миний хүү, маш сайн ойлгосон байна. Ээж нь ч бас үдэ амлаж байна. Бас авилгал өгч авч байгаа хүмүүсийг харсан бол 110 дугаар руу залхаад цагдаад мэддэг ёстой юм байна лээ. Мундаг шүү миний хүү.